эрэгтэй хүнд магадгүй те хоолыг хийдэг сайхан сэтгэлтэй өөрт нь үнэнч сайн эмэгтэй хэрэгтэй боловч өөртөө хэрэгтэй гэдгээ эрэгтэй хүн мэдэж байгаа боловч эрэгтэй хүн зүгээр л хамгийн хэцүү рүү нь тэмүүлж гүдэг. Эрэгтэй хүн яг дотроо юу гэж бодож яадаг гэж энэ үнэхээр амархан юм байна. Энэ эмэгтэйтэй би амархан хамт байж чадах юм байна, болох юм байна. Энэ эмэгтэйг одоо ингээл өөрийн болгочих болох юм байна гэсэн бодол дотор нь байж яадаг бөгөөд яг дотор нь тэгж одоо хүсэж ирмэлцсэн тэр гал нь зүгээр л ингээд унтарж яадаг dark байж ээж магадгүй зарим нь зүгээр мэддэг байхад зүгээр гэж бодож байна. Тэр хүний талаар маш сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд тэр хүнд юу хэрэгтэйг нь өгнө. Тэнд ингээд итгэл өгөөд тэр хүнд бүх ингээд зүйлийг аваад тэр хүний итгэлийг авчин штэ. Тэнгүүд тэр хүн танд attached буюу бүр ингээд танаас салж чадахгүй болчдөг. Яагаад гэвэл тэр хүн сэтгэл зүрх дотроо тэр л намайг сонсдог, тэр л намайг хайрладаг, тэр л намайг урамшуулдаг гэд бүр ингээд цаанаасаа танд ингээд маш их тэр хүн татагдаж эхлэн болонда тийм зөөлөн талыг харуулах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр нөө masculine энерги чинь тийм зөөлөн энерги лөө татагдаг гэж би энэ эмэгтэйтэй хамт баймаар байна. Би энэ эмэгтэйд бүх зүйлийг өгмөр байна. Би энэ эмэгтэйг хамгаалмаар байна гэсэн тийм зан чанар нь ингээд цаанаас нь гараад маш гоё зөөлнөөр зөвөр ээлдгээр үгүй гэж хэлж сурах. Эрэгтэй хүн асуухаасаа бүр хизээч санаа зовдгоо заяо. Бид нар бол байнга ингээл санаа зовоод идэв штэ. Яна би үгүйгээ тэлчгөөдөө яна би тэрийг авмаар байна гэж хэлчихвэл эвгүүдээ намайг шуналтайгаа бодчихоодээ гэж бид нар амар санаа зовдөг бол эрэгтэй хүн те. Манайх руу явъя л да. Тэгээл да. Ингээл да. Хойлоо зугаалгаар явъя. Хойлоо ийшээ явъя. Манай гэрт кино үзье гэхдээ бүр хизээч санаа зовдгоо. Үгүй чи өстө яаж чадж байна ингэж байна тэгж байна гэхээр бас relationship-ийг үнэхээр гоё удаанаар эхлүүлмээр байна. Ягаад гэвэл чи бүр надад бүр үнэхээр таалагддаг. Тийм болохоор энэ relationship-ийг би үнэхээр гоё тийм нандин байгаасай гэж хүсэж байна. Анханасаа болцож байхдаа зүгээр л өөрийнхөө хил хязгаарыг ингээд сайн мэдүүлчих хэрэгтэй. Би намайг хүндэлдэг тийм gentleman гоё залуучуудад дуртай гэдэг ч юм уу зүгээр өөрийгөө хэр их хүндэлж байгаагаа зүгээр ярилцаж байхдаа ч юм уу тэр хүнд мэдрүүлчих. Тэр үед байгаа зү тэр хүн ерөөсөө таныг ингээд түлхэж шахаж чадахгүй